За намайг Гэм Эрдэнэ гэдэг Монголын антропологийн холбооны гүйцэтгэх захирал гэж явдаг юм байгаамаа. За тэр бол одоо миний мэрэгжлийн удирдгал байна да тий. Антропологийн удирдгал гэ янз янзаараа гарцсан байдаг. Тэдрийг л одоо би амьдралдаа хамгийн их үнссэн да. Хүмүүс бол цагаан толгой гэдэг юм билээ. Надад бол цагаан толгой биш. Яг өсөг үзээд дууссаны дараа аав ээжээр намайг урамшуулад Монгол ардын үлгэрүүд билүүдээ нэг тийм шархавцтай нэг тийм Монгол ардын үлгэрийн цуглуулга тийм нэг ном авч өгч ирсэн. Тэгээд тэндээс нөгөө л жижигхэн нөгөө болтгоо бор өгнөөс ч ахуулаад бүх үлгэрийг уншижсэн. Тэр бол одоо ч надад сэтгэлд ер нь их үлдсэн байдаг. Тэгэл тэр л их амархан байсан учраас би ер нь жоохон ном сонирхдаг, уншдаг ийм төрлийн явмруу чиглэх боломж үүссэн юм шиг байна гэж ойлгохтой шүү дээ. Тэр ном бол их нөлөөсөн санагддаг. Одоо ч санаас гардгүй ер нь бол. Хамгийн сүүлд одоо би энэ ном өөрийнхөө номыг л гаргах гэж одоо нэлээд эргүүлж харж уншлаа. Нөгөө алдаа мадгийн чин засах хэвээр тий. Ингээд тэгэхээр одоо хамгийн сүүлд уншсан ном гэвэл энэ л байна. Ерөөсөө өнөө өглөөх хэвлэлээс гарсан. За ийм сүрхий нэр өгсөн. За гол санаа нь бол мэдээж монголчууд өдөр хөгжлийн жорыг хайгаад мэдхгүй тий. Хэдэн жил болж байгаа. Тэгээд байдал маань байдгаараа байж байгаа. Яагаад ингэж вэ гэхээр энэ хөгжил гэдэг ойлголтыг судалдаг хөгжил судлал гэдэг ухаан байна тий. Энэ ухааныг мэдхгүй тэр мэдлэгтэй танилцахгүй нөгөө хөгжлийнхөө тухай судалгаа ойлголт мэдээлэлтэй танилцахгүй болохоор л бид нар ингэж нэг юм дахин хийгээд байгаа. За тэгэхээр яагаад Монгол ер нь хөгжихгүй асуудал элдэв мөөдөө аятайхан чиглэл рүүгээ явахгүй байгааг л харуулсан ном да. Тэгэхээр одоо энэ миний хамгийн сүүлд уншсан засаж уншсан тий ном болчиход байна гэсэн. За яашаа ингэ танилцуулъя тий. За түрүү хэлсэн шиг одоо Монголын антропологийн холбоо гэж бид нар нэг хэсэг нөхдийн хамт байгуулад ер нь Монголд антропологийн ухааныг хөгжүүлээ. За энэ антропологийн судалгааг олон нийтэд таниулъя гэж ингэж ажил хийж явдаг. За тэр хүрээндээ бол бид нар нэгэн сэдв бүтээлвчдэг бас Монголын тухайн антропологийн том судалгаануудыг монгол хэл рүү орчуулж гаргадаг. Жишээ нь бол одоо MIT гэж дэлхийн хамгийн алдартай сургуулиудын нэгт одоо бүр 100% багшилдаг Мандухай гэж Монгол профессор эмэгтэй бий. За энэ хүний бичсэн Монголд одоо ер нь эмэгтэй хүн их хурлын сонгуульд дэвшгээд ямар бэрхшээл, ямар асуудалтай элдв юмыг давж туулах хэрэгтэй болдог вэ? Ер нь Монголд сонгуул гэж юу болдог вэ тухай маш сайн бүтээл байна. Chicago University Press гэсэн гэж ийм ном байна. За жишээ нь ингээд бидний орчуулснаас гэлтэхэд одоо дэлхийн алдартай монгол судлаач Дэвид Снитийн докторийн ажлыг Оксфорд их сургуулийн хэвлэлийн газар хэвлсэн байдгийг ингээд орчуулж гаргасан байна гэдэг ч юм уу. За бидний өөрсдийн ном ч гэсэн байна. Жишээ нь одоо би ингээд хамтрагч Чулуунбаттайгаа хамтдаа ингээд антропологийн одоо удирдгалыг бичсэн байна гэдэг ч юм уу те. За яг түрүүний хэлдэг шиг одоо манай Мөсийн надтай адилхан нэртэй профессор Мөнх Эрдэнэ гэж хүн байдаг. За энэ хүний бас энэ Монголын улс төрийн тогтолцоо яагаад болохгүй байна гэдэг тухай ч гэсэн ийм номнууд байна. Тэгэхээр ингээд бид нэр иймэрхүү номнуудыг бол гаргаад хэвлүүлдэг. Зөвхөн антропологийн ухаан биш бас нийгмийн ухааны за энэ улс төр нийгмийн чухал гол асуудлууд дээр бол өөрсдийн шүүмжээ те ингэж хэлж ярьж ингэж явдаг ийм хүмүүс байна. За ингээд ер нь бол ном хэвлэн нийтлэгч за судлаач зохиогчор хэн бүхэн бол ер нь үндэсний номын сандаа нэг хөв за чадчихвал тэрнээс ч олон хувийг бол ингэж өгөж үндэсний номын сангийнхаа фондыг арвижуулж явах ийм ариун үүрэгтэй. Тэгэхээр энийгэн бол бид нар бас ингэж нэр төртөөр биелүүлж явах ёстой гэж үзээд гаргасан номынхоо дээжээс нэгийг одоо танд гардуулъя. Их баярлалаа. Бас тэгээд ийм гоё батламж өгд юм байна. Ямар ч гоё юм бэ те. За би ч тийм албан ёсны юм авч байгаагүй анх удаалаа юм авлаа. Дунд сургуульд байгаад нэг баярын бичгэл авч байсан. Тэрнээс өштэй юм авч байгаагүй маань. Их баярлалаа.